Энэ улирлан Монголын дээдлэгийн хамгийн хүлээлт дагуулсан нэр бол яах аргагүй Ган хуйгийн түлхүүн. Тэр хаана ямар багт мэрэгжлийн гараагаа эхлүүлэх вэ гэдэг асуулт улирлын өмнө хамгийн сонирхолтой сэдвүүдийн нэг байсан юм. Хариулт тодорхойлж тэр одоо SJFC-ийн нэг хэсэг болсон. Тэр зүгээр нэг шин тоглогч байсангүй, талбай дээр гарч ирсэн мөчөөсөө эхлэн аль хэдийн туршлагатай легоно шиг тоглолтоороо анхаарал татаж эхэлсэн. Ингээд түүний тухай зарим баримтуудыг онцлоё. Дүлгөөн багтаа усан цэлэлт чөлөөт бөхөөр хичээлдэг байж, түүний гэр бүл бүхэлдээ спортын уур амьсгалтанд амьдардаг байсан нь нэлт. Төрсөн их чинь ч мөн усан цэлэлт волейболын спортоор хичээлдэг. Тэр спортыг сонгосон биш, спорт түүнийг багаас нь сонгосон мэт уур амьсгалд өссөн юм. Учир нь түүний нэрийг дуудах бүрт нэг эрхэм хүний төв хамт дурсагдана. Тэр бол Монгол түмний хайртай бүх улсын арслан Ган хуйг. Түүний аав 2000-аас 2011 оны хооронд эр бираараа түмний нүдийг баясгаж явсан нэгэн. Тэр эрхэм зөвхөн бөхөөр зогсохгүй, рагби, сагсан бөмбөг зэрэг спортын олон төрөлд өөр юмрыг үлдээсэн хүн байлаа. 1990-ад онд сагсан бөмбөгийн дээдлэгийг чимж явсан нь өнөөдрийн энэ түүхийн нэгэн сайхан холбоос мэд. Гэхдээ түүнийг агуу болгосон зүйл нь зөвхөн амжилт биш. Түүний хүнлэг, ноён нуруутай, тайван төлөв зан, бусдыг хүндэлдэг хандлага. Энэ бүхэн өнөөдөр хүүдэн шингэсэн байдаг гэж хамт олон ч ярьдаг. Дүлгөөн бол зүгээр нэг авьяастай тоглогч биш. Тэр бол аавынхаа үлдээсэн үнэт зүйлсийг талбай дээр үргэлжлүүлж яваа хүү юм. Улирлын дунд үеэр түүний эрхэм аав хорвоогийн мөнх усыг үзүүлсэн. Гэхдээ зарим хүмүүс үрд явдаггүй. Тэр хүүгийнхээ тоглолт бүрт хаалхан бүрт үлддэг. Тийм ч учраас дүлгөөний тоглолт зөвхөн ялалтын төлөө бус бахархлын төлөөх тэмцэл байдаг үз. Энэ улирал эхлэхийн өмнө түүнд олон багаас санал ирсэн ч аав нь Апо компани бүх байсан тул түүний жимийг дагахыг сонгож, энэ нь ч нүдэ олсон шийдвэр байв. Түүнд багийн фэнүүдийн жижиг зүйлсэд анхаарч халамжилдаг зан нь хамгийн их хүрсэн гин. Нэг удаа тоглолтын дундуур гараа оруулахад багийн фэн нь дараагийн тоглолт дээр соримны тос бэлгэлсэн нь гүн сэтгэл үлдээж, энгийн нэгэн бэлэг биш асар том сэтгэлийн дэмжлэг халамж энэ байлаа. Харин одоо дүлгөөн талбайн гадуур хэн бэ гэдгийг ярилцъя. Тэр Америк нэгдсэн улсад сагсан бөмбөгийн боловсролыг эзэмшхийн зэрэгцээ өөртөө хамгийн сайн тоогооч нь байж сурсан нэгэн. Стейк болон бүүргэрийг тун чамбаа хийдэг, ойр дотныхон доож гараа гарган хоол хийх дуртай. Дүлгөөн хипхоп хөгжимд хайртай нэгэн бөгөөд J. Cole-ыг сонсох үнэхээр их дуртай. Харин сагсан бөмбөгийн хувьд тэр Денвер Нагатсыг дэмждэг Никола Йокичийн тоглолтоос үлгэр жишээ авч шинтэ үздэг. Түүний ээж нь ч мөн сагсан бөмбөгт авьяастай нэгэн, тэд гэр бүлэрээ заалавч хамт тоглолтог нь нэг ёсны уламжлал юм. Зүүн мөрөн дээрх шивээс нь түүний амьдралын философи шиг наран ээжийг нь арслан аавыг нь бэлэгдэнэ. Тэр энэ шивээсээ хийлгэхийн тулд олон жил аавынхаа зөвшөөрлийг хүлээсэн байна. Энэ шивээс бол зүгээр нэг дүрс биш, түүний хаанаас ирснийг хэн байхаа хизээж мартахгүй гэдгийн баталгаа. Гаавигийн дүлгөөн өнөөдөр зүгээр нэг ирээдүйтэй тоглогч биш, тэр бол түүхийн үргэлжлэл, талбай дээрх алхан бүрэн зөвхөн ялалтын төлөө биш, аавынхаа нэрийг авч явах хүндлэл, гэр бүлийнхээ үнцнийг хамгаалах тэмцэл, өөрийнхөө хэн болохыг батлах аялал юм.